За 47 дугаар бодлогыг бодъё. За эхний арга. 50% давсны 12 литр уусмал дээр 50% давсны 12 литр уусмал дээр хэдэн хувийн X хувийн гэсэн үг тийм ээ давс агуулсан 8 литр уусмалыг хийх юм бол за энэ 40% байх ёстой шүү. Шалгалтын материал дээр нь 30G тавигдсан байсан. 40% давс агуулсан уусмал бий болох вэ гэж байгаа. Тэгэхээр 12 литр уусмал дээр 8 литр уусмалыг нэмэхээр 20 литр уусмал бий болдог. За тэгвэл эхний уусмал дотор байгаа давсны хэмжээг олъё. Тэхийн тулд яах юм гэхээр бүгдээрээ 12-ыг тийм ээ 12-ыг 50-аар үржүүлээд 100 хуваах ёстой. Тийм ээ 12-ыг 50-аар үржүүлээд 100 хуваахаар энэ дотор байгаа давсны хэмжээ нь гарч ирнэ гэсэн үг. Нэмдэг нь. За 8-ыг X хувиар нь үржүүлээд 100 хуваахаар энэ дотор байгаа давсны хэмжээ гарч ирнэ. За тэнцүү 20-ыг 40-өөр үржүүлээд дахиад 100 хуваахаар энд байгаа давсны хэмжээ. Тэгэхээр энэ хоёр уусмалыг нийлүүлэхэд давсны хэмжээ нь энэний давсны хэмжээтэй тэнцэх ёстой л гэсэн санаа. За тэгвэл энэ тэгшгэлгээр энийг 100 хуваа, энийг 100 хуваа, энийг 100 хуваа гэж байна тий. Тэгэхээр бүгдээрээ ижил хуваартай байгаа учраас бид нар энэ хуваарийг яах нь заавал бичих шаардлагагүй байдаг. Тэгэхээр 12-ыг үржих нь 50, нэмэх нь 8-ыг үржих нь X, тэнцүү 20-ыг үржих нь 40. За тэгэхээр эндээс бид нар юу хэлж болох вэ гэхээр нийт массыгаа үржих нь давсны эзлэх хувиар үржүүлж чинь тийм ээ. Дахиад нийт массыгаа давсны эзлэх хувиар үржүүлнэ. Дахиад нийт массыгаа давсны эзлэх хувиар нь үржүүлж чинь. Энэ доор нь болохоор бүгдээрээ дандаа давсныхаа бүх уусмал дотор байгаа зөвхөн давсны эзлэх хувиудыг л бичиж байгаа. За тэгвэл эндээсээ бид нар үндсэндээ зөвхөн энэ тэгшгэлийг зохиогоод энэ тэгшгэлгээ бодож болно гэсэн ихний арга. За үржүүлэнгүүт хэд гарах юм гэхээр за 600 дээр нэмдэг нь 8x тэнцүү 800. За 800-аас 600 хаслаа 200, 200 8 хуваалаа 25. За эндээс x нь 25 гэсэн үг. За дээш нь өччих. X тэнцүү 25. Тэр нь юу гэсэн үг юм гэхээр 25% 8 литр уусмалыг нэмэх шаардлагатай байсан байх нэ гэсэн үг. За манай бодлогын хариу энэ. За одоо 2 дугаар аргыг ашиглая. 2 дугаар арга. За 50% давсны 12 литр уусмал байгаа. Тийм ээ. За тэгэхээр за нэг ийм уусмал байгаа. Энд 12 литр уусмал 12 литр. За энэний 50% нь давс агуулдаг. За энэ дээр за 6 арай өөрөөр зурсан. Ерөнхийдөө ялгаа ахгүй тийм ээ. Хэдэн хувийн 8 литр уусмалыг нэмэхэд тийм ээ 8 литр уусмалыг нэмэхэд 40% уусмал бий болох вэ гэж байгаа. За тэгэхээр 12 литр уусмал дээр 8 литр уусмалыг нэмэхлээр 20 литр уусмал бий болно гэсэн үг. За тэгвэл энэ дотор байгаа давсны хэмжээг олчих бүгдээрээ. Тэхийн тулд 12 литрийн 50% нь хэд юм бэ гэдгийг олно гэсэн үг тий. Тэгэхээр 50%-ийг 10-ын бутар халуун шилжүүлээ. Тэгэхээр 100 хуваадаг тий. Тэгэхээр 0.5. 12-ыг үржих нь 0.5. За 6. Тэгвэл энэ дотор 6 литр хэмжээтэй давс байсан гэсэн үг. Тийм ээ, энэ дотор 6 литр давс байсан гэсэн үг. За тэгвэл 40% 20 литр уусмалын чинь 40% нь давс байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 20 литрийг үржих нь 40%. 40% гэдэг бол 0.4 гэсэн үг. 10-ын бутар халуун шилжүүлбэл. Тэгэхээр 0.4 үржүүлэхээр энэний 40% нь гарна. 40% нь 8 литр. Тэгвэл энд 8 литр давс байгаад байгаа юм байна шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ 6 литр гэдэг бол энэний яах нь тал нь давс юм шүү дээ. 6 литр нь давс. Тийм ээ? Энэний 6 литр нь давс байсан. Харин энэний яах нь 8 литр нь давс байсан. Тэгвэл энэ 6 литр давстай
6 литр яах нь ус 2 юм. Уусмал байсан байгаа байхгүй юу? Энэ уусмал дээр энэ уусмалыг нэмснээс болоод 8 литр давстай болцсон. Тэр энэний давсны хэмжээ бол ямар байх ёстой юм гэхээр 8-аас 6 гасаад эндээс энийг хасгаар хэдий. 8-аас хасах нь 6 гэдэг бол 2 литр. Тэгвэл энд 2 литр яах нь 2 литр давс байсан байх ёстой гэсэн үг тийм үү? 2 литр нь давс байх ёстой. Тэгвэл 8 литр чинь энэ уусмлын нийт хэмжээ. Тэгэхээр 8 литр нь 100% юм бол 2 литр нь хэдэн хувь бэ? 2 литр буюу давс нь хэдэн хувь гэдгийг олох гээд байна гэсэн үг тийм. Тэгэхээр 2-ыг 100 үржүүлээд олох гэж байгаа тооныхоо эсрэг тоондоо хуваана. Ингээд 25%. Давс нь 25%-ийг эзэлж байна. За ингэж бас бодож болох нэ.